зөндөө уламжлалыг санаа байгаад одоо эдгэдлээд явж байгаа байхгүй. Тэрнээсээ өмнө та хэдэд Германд монголчуудын группт исэн асуулт хэлцүүлгээс уншиж өгөөд өөрийнхөө зүгээс санал бодлоо хуваалцъя гэж бодлоо. Тэгээд хамгийн сүүлд оруулснаас нь эхэлчихье. Сайн байцгаана уу? Нэг зүйлийг амжилан асууж зөвлөгөө авах гэсэн юм аа. Би одоо 18 настай айлын том охин. Одоо ганц эмэгтэй дүүтэй. Би дүүгээ авч явах үүрэгтэй. Мөйсийн герман хэлний орчуулагч мэргэжлээ бакалавр техникийн семестрт суралцж байгаа. Ямар ч ахих дэвшил гарахгүй байгаа юм шиг санагдаад өөртөө баахан урам хугараад өөр боломжуудыг хайж үзсэн юм аа. Тэгээд мөйсийн сургалтын төлбөр нэмэгдээд байрны төлбөргээд бараг 5 сая төгрөг хичээлүүдээ сонирхол баг. Ингэж байгаад одоо дүнгээ таархан гаргал нэг хичээлдэг гэхэд 500,000-аас дээш төгрөг төлж иж үзэн дахиж зарлах гаргаад аhiхгүй байх үед дагаад байгаа юм. Аргист манч хүсэл хэцүү шүү дээ. Огт үзэж байгаагүй хэл төлөвлөж бодож байсан мэрэгчлээч очтаагүй гэрийнхнийхээ урмыг хуглаад л байна. Энэ л ээж нь байгаа юм байна шүү дээ. Тэгээд анхнаасаа хүсч сонгосон мэрэгжил биш. Гэхдээ шинэ хэл сурах гадаад орнууд цооцлох шинэ хүсэлтэй, тийм учраас авбай хөтөлбөр хэд байдгийн болоо 5-аас дээш сая төгрөг гарахад засуулгадаг гэж сонсон. Цаашдаа тэндээ нэг жил хэлээ судлаа гэхэд үргэлжлүүлээ дахиж дэвших боломж хэрвээ. Хэрвээ та байсан бол яах байсан бэ? Эндээ тэгсээд үлдсэн дээрөө авбай хөтөлбөрс өөр ямар боломжууд байдаг вэ? Хэрвээ энэ хөтөлбөртөө найдаад сургуулаа ахвал үнэхээр эсдэлтэй санагдаад байгаа юм. Яг очиж олохгүй үнэхээр хэцүү байна. Надад өөрсдийн туршлага мэдлэгээсээ зөвлөгөө өгөөч гэсэн байна. Тэгээ хүмүүсийн комментиг харах юм бол яарал нана юугүй германд ирчээд бүх зүйл болно гэж байхгүй шүү дээ. Хайрын асуудал эхэлнэ гэсэн байна. Залуу хөлт зөнөө боломж байгаа. Нэг жил нана мэстээс хажуугаар нь герман хэлний курс цугаа гэхэд чинь хүүхэд ч бас дахиж давхар задлах гарах гэдэг юм шүү дээ. Апайда хийж байхдаа B2 C1 болчвол тэгээ сургуульд авах боломжтой. Монголдо нэг жил суусан байх шаардлага мэстаа сураад хангачиж байгаа л гэж. Шууд их сургууль үздэггүй гээд B2-тай болоод авс бэлтэнээр ирээд. Мэсээ орчуулагч ангиж ямар ирээдүй байхгүй, ангид төгсөөд ажил олдохгүй. Авс бэлтэнээр явж болно, эхлээд хэлээ суурчих. Эндээ хичээж тавтаа сураал гэж Монголд монгол хэлж байгаа юм шүү. Тэгэхээр миний зүгээс өгөх зөвлөгөө гэх юм бол одоо дөнгөж 18 тайм байна шүү дээ. Тэгээд яг одоо нэгэн техникийн семестрээр нь сураад дуусж байгаа учраас ихний ханжиглыг үнэхээр яг сураад дуусгачих. За юу аль болох хичээгээд аль болох хичээллүүдээр унахгүй хичээгээд төгсөөд тэгээд угаасаа герман хэлний амжилт тэнцээсээ герман сууж заавал дахиад илүү сургалт гэхгүй гээд өөрөө интернетээр онлайнаар хэлээ сурах боломж болцоо бол зөндөө байдаг. Тийм учраас өөрөө одоо дургууд хүчгүй гэж хэлэхгүй ч өөрөө бол гадаад бол явах ёстой. Магадгүй миний бодсноор орчуулагчийн мэрэгчлэлтэй тийм тустай биш. Эсвэл угаасаа их сургуулийн бакалавр яг үндсэн мэрэгчлээс нь гадна зөндөө олон хэрэгтэйггүй яг хичээлүүд болдог. Тэрэндээ магадгүй төгсөж магадгүй. Тийм учраас ямар ч сан сургууль эхний жилээ төгсөөд хажуугаар нь илүү сургалтахгүй зүгээр өөрөө хичээл зүтгэл гаргаад герман хэлээсөө гаргашаа идмээр байвал. Тийм англи хэлэхгүй бол англи хэлтэй бол англи хэлтэй орнууд явах боломж олцсондоо байгаа. Тэгээ герман хэлээ сураад тодорхой хэмжээ сурчаад одоо төгсгөөсөө өмнө одоо хэдэн сарын өмнөөс бол байр хөдлөл судлаад бичиг баримтаа бүрдүүлээд ирнэ. Одоо 5-аас дээш сая төгрөг бол болох нь яг одоо энэ онгоцны зардал яг чи өөрөө онгоцноос суугаад явах зардал шүү. Тэгээд германд явж авсан нэг дэлхийн онгоцны билет бол хайцсан үе хямдхан олдно. Сая гарантай, сая 100,000-тай байгаах. Тэгээд өөрөө энэ ирээд бас ойр зүрийн нэг бас мөнгөтэй ихгүй болохгүй шүү дээ. Янз бүрийн юм авахаас эхлээд тэгээд
хилээс сураад миний зүгээс бол үнээр ингээс авбай хөтөлбөр ирээрэй гэж хэлэхээр байна. Тэгэхгүй бол чи одоо өөрийгөө чангалаад хүчлээд олон жил места суудна өөр хаан суудна уу. Тэгээд эн чи ирээд шууд аваас бэлдэн эсвэл шууд их сургуульд орно гэх юм бол мэдхгүй хэцүү байна байх гэж би бодож байна. Тийм учраас авбай хөтөлбөрөөр ирээрэй. Авбай хөтөлбөрөөс дараа тэгээ сайн дурын ажил хийгээд аваас бэлдэн хийгээд их сургууль гэж зөндөө олон боломжууд байдаг учраас тэгээд одоо байгаа зүйлдээ заавал төгстэй дэлгүү байгаа тий сургууль сурах боломжтой байгаадаа юу сууж авч мэдэж болох байна өөрийгөө яаж хөгжүүлэх болох тэр бүхний сураад мэдээд аав найз нөхдөд болоод аав өөрийгөө нийгмийн харилцаагаа ч гэсэн хөгжүүлээд аав чигийн чирээд хүмүүстэй харилцах хэрэгтэй болно. Энэ хүмүүс чинь зөвхөн ингээд бүлээр хайцгаалагдахгүй учраас тэгээ заавал нэг дүү гэж санаа зовхгүй тий дүү чинь одоо аав ээж хоёр чинь дүү чинь санаа зовх өөрсдийн хариуцлагатай байгаа шүү дээ ядаж 18 хүсэл. Тийм учраас чи одоогоос хүн өөрийгөө бодоод би ингээд заавал хүнд ачаатай гэлэхгүй тэгээд сураад миний хэлцэл хэрэгжүүлээ гэж үсгээрэй. Амжилт. За нэг хүн бичсэн байна. Нэг санал байна. Би цөөхүүлээч гэсэн хүний нутагт байгаа нэгэндээ дэм болоод чадах бүхнээ туслаад дэмжээ явбал их хустан хүчрэг болох байх гэж боддог. Бусад орны хүмүүсийг хараад өнгөж ишнээр исэн хүмүүсээ дэмжиж чадлаа туслаад ажилд оруулж өгөх их мэдээ их бинээ дэмждэг юм байна. Эмнэлгийн хаана ямар ажлын боломжууд байна? Бюджетник нэгнтэйгээ хамт ажиллаад Монгол баг бүрдүүлээд явбал гоё санагдаад шинээр исэн хүмүүстэй бүр амжилттай ажил олж чадахгүй байдаг бас хэл тийм сайн биш ажлыг голлохгүй хийх хүслээр мэлцлэх байдаг гэнэ. Мэдээ замдаа ажиллаж байж хэл сайжирдаг шүү дээ. Энд манад ийм хүн ажиллах боломжтой гэж заруулаад явбал чаддаг нь юм байгалийн хүн ч гэсэн хэрэгтэй болох байх. Ажилд орсон хүнээ бас хадлуулахгүй сайн хичээж ажиллах нь нөгөө талаас их шаардлагатай. Тэрийг ухамсарлах хэрэгтэй. Герман дэмж баялаг худалдаа гэдэг аль салбарт байдаг бай. Ажлын санал оруулаад өгөөд нэгнээ дэмжиж явцгаа гэдэг үг гинэ. Миний бодлоо биш үү? Энд чинь одоо нэг Солонгос ч юм уу Азийн ямар нэгэн тим орн биш үү? Хүн өөрөө чадвартай, өөр ингэсэн одоо CV, Lebenslaufтай байж ич, туршлагатай байж ич, хэлтэй байж ич тий. Тэгжээж одоо интернетэд байдаг янз бүрийн ажил хайдаг сайтууд ороод тэмцэнээс өөрөө бивэр бөнгө apply хийгээд тий. Ажлаа олдог. Тэгэхээр шүү энэ нэг юм хүн байна гэд ажил олоод гэдэг мэдгүй магтгүй цагийн ажил миний job бол оюутны ажлууд бол тэгж олдож магадгүй. Тэгээд би бас гайхаж нь хэлэхүү эзэн хүмүүс хэл бас мэдгүй байжээд ишчээд одоо хүн ажил олоод өгчих байх гэсэн юм байхгүй шүү дээ. Миний бодлоо бол одоо та ингээд хэрэг ажил байхгүй яагаад яаж ийсэн юм бэ те. Өөрөө энэ чинь анх апер мэдхнэр ч юм уу эсвэл сайн дурын ажиллаа хийсэн байгаа хүмүүс авс бэлэн хийсэн байгаа хүмүүс бол их ажлаа өөрсдөө ажиллаа олждог асуудалгүй байдаг. Дадлага хийсэн газар ч юм уу заавал тэмцээсэн дуртай сайн ажилласан бол аваад үлдчихдэг. Тэгээд ер нь бол ингээд өөрөө шатлалаар явж байгаад ирчээд хилээ суугаад ингээд орчинтой танилцаа явж байгаа хүмүүс бол өөрсдөө хүлдээр босоод ирдэг байхгүй юу? Тэгэхгүй тэгээд Монголоос бол ажилчгүй ямар ч юмгүй байж шууд энд хүрээд виз хүүгээд ирдэг юм биш үү? Тэгээд ирчин гэсэн байхгүй учраас гэхдээ магадгүй энэ санал нь бол гоё яг би манай ийм компани ингэж ажилтдаг газар хүмүүс хайж байгаа шүү хэрвээ та хүсвэл анкета явуулаа гэдэг юм уу тийм хүү зүйл заар оруулдаг групп бол нэг чуултай чуул юм байна. Саяхан ирсэн юм данс нийлэх гэсэн юм Тэгээ банкнд очиод уулзтал цаг өгөөд эрэхтэй Герман Монголынхоо татварын дугаарыг хоёуланг нь авчираа гэсэн. Энийг хаанаас авдаг юм болоо? Тэгээ ер нь Германд ямар банкнд данс нийлэх вэ зүгээр вэ гэсэн байна. Данс нийлэхэд одоо хэдэн настайгаас хамаарна. Ер нь бол 30 хүртэлх насны хүмүүст бол сарын татвар авдаг. Тэгээд зарим банк нь болохоор 25 хүртэлх насны хүмүүс нь сар болгон шимтгэл авдаг байдаг. Тэгээд ер нь бол 25-аас дээш 30 наснаас дээш болох юм бол сар болгон банкын хэмжээний контофигон гэдэг одоо данс хөтөлж байгаагийн төлбөр мөнгө гэж авдаг. Гэхдээ тэр нь бол шалахгүй ер нь бол банкнаас хамаарат ер нь 7-8 евро хүртэл байдаг байх гэж бодож байна. Тэгээ миний банк болохоор 4 евро гэж хайсан баг Commerce банк байдаг. Тэгээ Commerce банкнд ирчээд яаж бүсгүүлэх вэ гэд ба хүмүүс би хэлээд баг чинь онлайнаар бүсгүүл гэж хэлээд ах чинь өөртөө банкн дээр хүний ус сонсгүй явж очиод
Тэгсэн чинь онлайн нийлэх гэсэн байна. Онлайн нийлэхээр найдвартай юу яадаг вэ ийдэг юу гэдэг баггүй юу. Онлайн нийлэхэд би ингээд бичлэгийнхаа тайлбар хэсэгтээ линк явуулчих. Тэр нь л бүтгүүлж ялгаагүй да гэрээ чинь хаягаад өгсөн хаягаар чинь бүх зүйл нь хүрээд ирнэ. Гэхдээ нэг доод эсдгүү дандаа араасаа завсгалахаа гэдэг. Нэг доод бүгдийг нь явуулж алга болчихвол маш эсэлтэй. Каст чинь кодтойгоо нэг доод ч юм бол эсэлтэй учраас заавал араас нь тусна явуулдаг байгаа. Тэгээд тийм Commerzbank байгаа. Тэгээд ямар шимтгэл автгүй тэгсий хэрнээ мөнгө байршуулсан мөнгө байлгаад байхад ашигласан гэж баг өдөр болгон тодорхой хэмжээний ашиг өгдөг тийм банк байдаг байхгүй. Тэр нь бол олон улсад ашиглаж болдог. Тэр тухайн улсынхаа мөнгө нэмэгдэх хөрвүүлээд уншуулдаг. Би Монгол явахдаа ашигласан Монгол төгсгөл болж байсан. Тэр нь юу вэ гэхээр Revolut гэдэг банк байгаа. Тэр нь дөнгөж ирсэн хүмүүс бол яг ашиглах боломжгүй. Яг бүх зүйлээ гад хаус энд дээр захиргааны байранда бүртгүүлчихэд Германыхаа үнэмлэхийг аваад тий жижигхэн карт байдаг шүү дээ оршин суух үнэмлэх. Тэрийг авсан тохиолдолд бол тэрийг ашиглаж болдог. Би бас тэрний линкийг оруулчих. Тэр бол үнэхээр ашигтай. Байрлуулсан одоо даасан дотор байгаа мөнгнөөс нь хамаарат өдөр болгон одоо хэдэн центээр ороод байдаг. Тэгээд тэр нь хэдэн центэнд 7 оноо 10 оноо эсвэл сар болол 1 евро 2 евро гэд байдаг. Танаас мөнгө татахгүй ямар ч тийм бусад банк шиг тэгж ашигласны хөлс шимтгэл авахгүй хэдэн настай ч байсан хамаагүй харин танд өсч мөнгө өгдөг. Тэгээ бас хүмүүс асуудаг л та дөнгөжсэн ямар дугаар ашиглах вэ гэд би хэлдэг. Зүгээр супермаркет руу ороод ялангуяа Aldi гэж хямдхан дискаунтер супермаркет байгаа. Тийшээ ороод утасны дугаар авах гэсэн юм а гэд аваад хүнд нь хэлээд аваад тэгэхгүй бол зарим хүмүүс нь сэнгэлдэг каст мэдэхгүй шүү тавчаад хаана дугаан хаана симнэ гэдэг. Тийм учраас хүмүүс нийлээд дугаараа аваад тэргээ баталгаажуулах гэж жоохон төвхтэй та нэг бол хүмүүстэй нэг аппликейшн татаж авчаа видео коллоор хүмүүстэй өөрийнхөө цариг харуулад пассворд хаан зурагтай хэсгийг харуулж байгаа. Ингээд тэр хүмүүсийг та өөр мөн байна уу гэдгийг хариулж чаддаг. Нэг бол ингээд цаанаас нь би ингээд видео колл хиймээргүй байна. Зүгээр шуудан дээр очиод баталгаажуулж яа гэх юм л танд ийм QR код өгдөг. Тэгээд та тэрийг аваад өөрийнхөө пассвортаа очиод тэднээ шалгаад баталгаажуулждаг байгаа. Тэгтээ тэр Aldi-гаас илүү би бас анх ирэхдээ Aldi гэдэг дугаар авчаад сүүлд нь нөгөө танилуудаас хүмүүсээс монголчуудаас олж мэдсэн хэнд эффект хаа гэдээ байгаа. Тэр бүр айгүй хямдхан заяа. Сард төлдөг мөнгө нь хямдхан. Тэр би чинь бол одоо 6 евро төлдөг байлоо. Тэгсээ анх би нөгөө 5 евро 99 цент төлдөг байд. Төлөөд би чинь Aldi-гийн болохоор 7 евро 99 цент төлдөг байжгаад энэ хэнд эффект хаагүй өөрийнхөө дугаарыг би энэ Aldi-гаас авсан дугаараа авч үлдээ. Тэгээд танаа ингээд компани хэрэглэж болмоор байна гэдгсэн болд юм лээ. Тэгээд өөрийнхөө дугаараа авч үлдээд 2 евро бага төлдөг болоод тэгсээ хэрэглэдэг миний сард авдаг дата нь 2 дахин ихссэн. Тэгэхээр их дататай байдаг. Тэгээ би ингээд ашиглаад одоо ч 3 4 жил болсон чинь ингээд үнэн хэрэглэж ингээд миний сар болгоно хэрэглэж болох дата ингээд бүр дахиад нэмсэн би ямар ч илүү мөнгө төлөхгүйгээр айгуу гоё. Тэгээ Монголдоо очсон гэсэн ашиглаж болдог. Тэгээ олон улсад roaming хийгээд ашиглах боломжтой. Тэгэх юм бол гэхдээ яг илүү багцын төлбөр гэж авдаг. Тэгэхээс биш гайгүй. Ийшээ Монгол симтайгаа исэн юм а. Одоо дугаараа зарах арга байдаг болов өөрөө Монгол байхгүй ч гэсэн болгүй яхав те. Өөрийн утасны дугаар үнгээ өөрийн чинээстэй байдаг бол эсвэл өөрийн чинь үйл хөдлөх хөрөнгө машин юу байдгийг те. Тэгээ бас банкны магадгүй хадгаламж ч юм уу банктай холбоотой бүхэл асуудлыг өөрөө Монгол байхгүйгээр шийдэх боломжтой байдаг. Тэр нь яаж вэ гэх юм бол Берлин хот руу яваад Монгол элчин дээр очиод баталмаалт хэлгээд би одоо би чинь энэ хүн тэгээ би одоо өөрийнхөө ээжийг аавыг ахыг шүү энийг бидгийн те миний ингээд өмнөөс миний ийм зүйлийг ингээд хийж болно гэсэн зөвшөөрөл олгож гинөө. Би энэ хүнд одоо эрхийн өгч гинэ гэсэн бичиг хэлгээд тэгээд бүх зүйлийг чинь хийж болно. Герман руу work and travel явах гэж байгаамаа гэдэг хүн байна. Тэгээд очиод ер нь өөр хотуудыг үзэж амжих болов гэсэн байна. Тэгээд зарим хүн бас
зуучилдаг газар, work and travel зуучилдаг газар юу байна гэдгээс маань миний хувьд гэх юм бол work and travel өнгөрсөн жил билүү тэрний өмнө жилөө нэлээд олон хүмүүс ирээд жимс ногоон дээр ажиллаад нөгөө хэдхэн хоногт ажил нь дуусаад нөгөөдөөс чинь ажилчгүй мөнгөчгүй одоо юучгүй болоод булгамдаад хаашаа хандгаа мэдгүй тэгээд манай гүрхтэй бичээд мэдчих чадах хүмүүс нь байр хоолоор хангаа юм аа гэдэг бөө юм болж байгаа байхгүй юу. Би одоо яг ямар газар гэдгийг нь бас хэлмээргүй байна. Миний зүгээс хэлэх юм бол work and travel бол Америк руу явбал гоё. Монгол хүний Герман руу ирээд work and travel ирчээ зүгээр ажиллаад тэгээ авч байгаа цалин ч гэсэн ер нь бол Германы стандарт цалинаас чүш бага юм шиг санагдсан. Тэгэж ирчээд шаргуу ажиллаж агаад юм удаж чадахгүй аюу хятагаатаа стрестэй тэгээд хил усчгүй тэгээд Германыг харах үнцг нь аюу тийм сөрөг болоод за энэ дахиж очлохгүй газар юм байна гэдэг ч юм уу. Тийм болоод буцтай юм шиг санагдсан. Тийм учраас та хэр арга батлаа магадгүй нас нь өндөр гасан гэхдээ Герман үзмээр байна гэвэл аяллаа визээр ирээд үзээд яваарай. Тэгэхгүй одоо энд ирээд ажил болно, энд ирээд хаална гэсэн юм бол байхгүй шүү дээ. Германд хараад амьдардаг хүмүүс гэж байхгүй. Солонгос байгаа шүү дээ. Тийм учраас заавал ялчгүй өөрөө тэмцэнээсээ Монголд байж хата хэрвээ та мэрэгжил эзэмсэн Герман хэлэхгүй маа гэхэд ядаж англи хэл аягүй сайтай хүмүүс бол бас энд англи хэл ажиллаад амьдарч байж болдог. Тийм Герман хэлний мэдлэгтэй бас Германаараа гээд Монголд байж хата энд байдаг ажил болоод тэгээд наашаа их боломж ч гэсэн байдаг шүү. Тийм work and travel миний зүгээс зөвлөхгүй. Хай Германд Paris юм аа. Энийгээ дуусгаад Ausbildung хийсэн дээрөө эсвэл студент коллеж сураад их сургуульд орсон дээрөө сайн зөвлөд өгөөч гэсэн байна. Одоо өөрөө хэдэн настай вэ гэдгээс ч хамаарна. Санхүүгийн боломж нь хэрвээ бас хэлхийсэн төвшөнд хэрвээ гэдгээс хамаарна. Чи хэрвээ одоо энэ хугацаанд би өмнө хэлээсээ сурч чаднаа. Студиум их сургуульд авахд мөнгө байршуулж чаднаа. Тэгээ бас тэр их ачааллыг дааж чаднаа гэж бодож байгаа юм бол өөрөө бас дүнгийн сургуульд өгсөн 18 дэх хүүхэд биш 20 гасан хүүхэд бол яг уу сургуульд ороорой гэж зөвлөхөөр байна. Харин дүнгийн 18 настай санхүүгийн боломж тийм сайн биш те. Герман хэлнэс тийм сайн биш. Тэгээд одоо яал эдийн одоо апаар хийж явах төгсөл жоохон стресс гэд байдаг бол Ausbildung хийгээд чи ингээд сургууль даяа хэдэн 7 хоног яваад ажилтаа юмнууд ингээд солигдоод аввэкслэн солигддог байхгүй юу? Дандаа нэг юм хийгээд байхгүй. Тийм учраас хайсангүй гайгүй тэгээд чи тэнцэнээсээ мөнгө аавна гэхээр элдв янзын юмдаа санаа зовоод байхгүй. Тэгээ чи одоо баг ингээд жоохон арай гайгүй ачаалттай Ausbildung хийгээд ажиллаад явж байхдаа ингээд өөрөө таньж мэдээд одоо амьдралд дасан зохицоод юм суусч штэ хүн чинь. Тэгснийхаа дараа студиум сургууль илүү ингээд магадгүй эсвэл Ausbildung хийгээд 1-2 жил дахиад яг тэр мэргэжлээ ажиллаж агаад тэгээд дараа нэг сургууль ороод сураад илүү гүнзгийрсэн мэдлэг академик төвшний мэдлэг авбал зүгээр байдаг гэж зөвлөхөөр байна. Хүн болгон бас асуугаад ер нь надаас нэг зөв хүмүүс асуудаг байхгүй юу? Энэ групп дээр ч гэсэндээ хүн болгон асуудаг. Сайн чанартай сургалт хаана байна онлайн гэд. Би өмнө видеонд бас хайлтсан. Гэхдээ яг хийхэд жоохон завгүй байгаа байхгүй. Би энэ Германд бас заадаг багшилдаг учраас. Тэгээд одоо би ингээд яг бичлэгээ хийж дуусчаад нэг Facebook дээр групп нээчээ. Сайн нөгөө нэг Black Friday гэж тэрвээс баахан хяндал заслаад Amazon-оос захиалж авсан бараа маань ирэхэд би гаж нөгөө бараа авах гээд хадчлаа. Тэгээ зарим нэг үнэтэй ч юм уу тийм бараа байх юм бол үнцэнтэй гэх юм уу тийм бараа байх юм бол хүмүүс тэр зүгээр нэг ингээд ингийн жижигхэн илгээмжүүдийг бол гэрийн гадаа хаалганы өвдөнд тавьж явчихдаг байхгүй. Тэгээ тийм байжлаа. Тэгэхгүйгээр ингээд жоохон том ч юм уу тиймэрхүү бараануудыг ингээд заавал би өөрөө захиалсан учраас намайг гэдгийг мэдхийн тулд ингээд тусгай код имэйлээр явуулчихдаг. Тэгээд тэр кодыг хэлж ээж би тэр бараагаа авдаг байгаа.
тэр хүмүүс нь ч гэсэндээ тэр удаг гар утас төхөөрөмжн дээрээ миний хэлсэн кодыг хэлжиж энэ бараа эзэндээ очисон гэдэг статустай болчиж тэгээд тэр хүмүүс нь явж болно гэсэн. За тэр яхаа тэгээ сургалтынхаа талаар ярьсан зөндөө хүмүүс асуугаад байгаа учраас би одоо Facebook групп нэгээд тэнд доцоо хүмүүсийг оруулаад одоо өдөр болгон зарим магадгүй загвар байгаа учраас 2 хоногтой 3 хоногтой нэг удаа явсан тохиолдолгүй шинэ үгнүүдийг ороод зурагтай янз бүрийн харилцан яриа маягаар ингээд өөр төвшнүүдэд оруулаад явуулчих. Дүүрэн ч юм уу те янз бүрийн харилцан яриа оруулаад явна. Тэгээд тусгаал нь надтай ярианы ганцаарчсан эсвэл группээр хичээл авах хүсэлтэй хүмүүс миний сошиал хаягаар холбогдоорой. Тэгээд бид хоёул хүмүүстэйгээ цаг тохироод тэгээд хичээл заагаад явбал боломжтой байгаа шүү. Тийм. Тэгээд за анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцаая.